Хэрвээ фэнтези жанрын дотроос хамгийн гол дүр шиг харагддаг манхва дүр гэвэл хүмүүсийн ихэнх нь соло левелингийн сунж өвөө гэж хэлэх баг. Одоогийн хэлэлгээр аура ихтэй хийс үйлдэл болгоноос аура фарминг хийгээд л. Мөн түүнээс гадна царайлаг булчинлаг гэж байгаа. Тийм бол одоо санал болгох манхваны гол дүрд живот ижил төстэй зүйл бараг байхгүй. Харин ч эсрэгээр шууд хараад л эн чинь гол дүр биш эсрэг дүр юм биш үү гэж андуурмаар. Гэхдээ хамгийн сонирхолтой нь юу гэж дүрийн хувьд тэр бусад манхва дүрүүдээс хоол илүү амьд, илүү хөгжилтэй мэдрэмжийг төрүүлдэг. Манхва уншдаг бол ямар ч төрөл жанраас гоё манхва олж уншиж болно. Инедми, тулаан, уран зөгнөлт, хайр турлалтай гэх мэт жанр болгонд дайрлж шилдэг бүтээл гэж байдаг шүү дээ. Тэгвэл системээ ашиглаж power up хийдэг төрөл жанр гэвэл яхаар гангадагч нь геймер болон DICE 2 байх. Ерөнхий концепт нь бас л нэг лүүсэр дүр. Системтэй болсон level up хийж амар OP дүр болно. Тэгвэл яг энэ төрөл жанрыг бусад зүйлстэй эвлүүлэн найруулж дэлхийд дахнаа системтэй төрөл жанрыг алдаршуулсан бүтээлүүдийн нэг бол яхаарахгүй соло левелинг. Тэгвэл системийг Isekai буюу өөр ертөнц рүү шилждэг жанртай хослуулбал яах вэ? Энэ санаа нь гоёч. Өмнө нь бол ихэвчлэн фейлдэл дуустдаг байсан л та. Гэхдээ нэг манхва бүх хүлээлтийг эвдэж, бүр миний уншиж байсан хамгийн хөгжилтэй адлын явдлыг сонирхолтой бүтээлүүдийн нэг болсон. За тэгвэл миний ихний ревью хийж өрөх манхва бол The Greatest State Developer буюу монголоор бол хамгийн агуу хот төлөөлөгч, эсвэл хамгийн шилдэг хот төлөөлөгч орж байна. Ерөнхий агуулгын хувьд инженер оюутан Ким Сухо нэгэн шөнө хамгийн дуртай романс уншиж байгаад маргааш нь тэр уншиж байсан романстаас ирснээр үйл явдал эхэлнэ. Тэгээ зүгээр нэг гоё дүрт биш тэр романсынхаа Lloyd Frontier-ийг хамгийн бүтэхгүй хамгийн адгийн дүрс ирсэн байгаагаа ухаарна. Тэр романсыг уншиж үзсэн хүний хувьд өөрийгөө ямар ирээдүй хүлээж байгаагаа мэдэх тул бүгдийг Lloyd Frontier-ийн өмнөөс алдсан алдаагаа засгаар шийддэг. Нэмж хэлэхэд Lloyd нилийн царай муутай дүр заа юу. Царайгаа хараал. За. Царайны сайхнаар зайсуулахгүй байна. Зүгээр л инженерээр сурч байсан юм чи хот тосноо хөгжүүлээ. Дөрүүдийн хувьд Lloyd-оос гадна Javier гэх гол дүр байх ба. Тэр бол энэ романсын жинхэнэ гол дүр. Lloyd бол гаднаас ааж дотроос оож гэлэх зүйлхүү царай муутай бүтлгүү дээрэнгүү. Цуг бид өгч багтмаар хамгийн адгийн дүр бол Javier бол царайлаг марайлаг, булчинлаг малчинлаг, жинхэнэ царайны сайхнаар цайсуулж чадхаар нэг тийм гол дүр өнөртүүлсэн дүр байхгүй юу? Тэгээд энэ хоёрын бороманс те нөхөрлөг маш гоё өнцгөөс дээрээс нь хичнээн үтсэн ч уйд гаргүй хөгжилтэй маягаар тусгаж гаргана. ертөнц болон туслах дүрүүдийн хувьд Orc, Elf, Centaur, Lucinda, Lomo гэл бүх өөр төрлийн хүмүүсийг гэх юм уу, өөр төрөл зүйлтнүүд гэх юм уу. Юу ч л гэсэн тэр дүрүүдийг өөр өөрсдийн гэсэн зан төлөвтэй өрмөц хошин байдлаар дүрсэлдэг нь энэ манхваг илүү амьд бас дээр нь хөгжилтэй болгож өгсөн баг. Мэдээж ингэж болоогүй яаж энэ манхваны бест эмэгтэй дүр болох улаан устай хатныг дуртахгүй байх вэ? Lloyd-ийн өгцгийг алгадаж шийдэх дуртай хатан байна. За тоглосон. Үнэхээр тэгдэгч манай Lloyd өөрөө бол түүхэн болохоор яалтаач үлээ дээ. Хатуу хүйтэн мөртлөө маш их ухаалагын дүр бол манхваны мэн бест гэ орл те. Одоогийн хэллэгээр бол моми юм уу да. Эхэндээ Lloyd хатан хоёрын хооронд итгэлцэл ойлголцол үүсэхгүй ч явцтай хатан мэн Lloyd-ыг хүндэлж хайрладаг маш эрхэм дүрүүдийн нэг болдог. Тэгээд яагаад заавал унших ёстой вэ гэж юу? Lloyd-ийн дүр бол дахин давтагдчихгүй үнэхээр ховор өвөрмөц дүр. Дээрээс нь дүрүүдийн харилцаа, үйл явдлууд нь үнэхээр нулимсэг чин гаргаж, нусыг чин сугартлын нийлгэн. Артын хувьд дунджаас дээгүр. Гэхдээ тэр Lloyd-ийн царайны хувирлуудыг дүрцэлдэг зураглууд нь бол зүгээр л Chevsky-с заяа. Үзэгчдийн үнэлгээний хувьд 10-аас 9.7 үнэлгээтэй буюу энэ ч одоо амар өндөр үнэлгээтэй гэсэн үг шүү дээ. Мөн дээрээс нь энэ манхва комплект буюу дууссан статустай байгаа. Нийт филлер анги ороогүй 210 чаптер байна. Тэгээд хамгийн чанартай Enedmi болон Isekai төрлийн манхва үзхийг хүсвэл та энэ манхваг сонгоорой.